Баяр сарны баярмалаа гэдэг. Момшод 2011 оны 3 сараас яваад 2016 он 5 жилээр төгсөөд шууд ирсэн бакалавртаа яваад нийгмийн ухаан бизнесийн удирдлагаар явж ирсэн. Тэгээд 2016 оны 3 сард ирээд 5 сард нь Movicom корпорацид ажилд ороод тэгээд одоо болтол ажиллаж байна. Төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн албанд шалтгаан. За ямар ч гэсэн эхэндээ зүгээр яг ингээл тэтгэлэг гэж харах юм бол хамгийн гоё юм нь цаанаас бүх юм чинь дааш тий. Tuition тэгэн гутаа стипенд өгдөг. Стипенд нь сарын 120 мянган йен гэдэг чинь бол 1200 1100 доллар байхгүй юу? Сарын 1100 доллар. Тэрнгээр өөрөө амьдрах хэвээр айгүй дажгүй сайхан амьдч болдیں۔ Тэгэхээр нэмж одоо жишээ хүмүүс шиг цагийн ажил заавал хийх шаардлагагүй. Томьёо апыг татаад гадаадад суралц. Чи очил банкаа нэг чинь банкны данс чинь сар болгон 120 мянган йен гэж ороод ирнэ. Ямар ч асуудалгүй. Тэгвэл чинь савуугийн тал дээр ямар ч асуудал болчдөг. Тэгэхээр яг өөрөө яг тэр хичээлдээ байдаг юм уу те өөрийн сонирхсан юмдаа 100% анхаарах боломжийг өгдөг байхгүй. Тэрнгээр аягүй том. Тэгээд дээрэс нь бакалаврын хэмжээний сургалтанд тийм их хөрөнгө зардаг өөр бараг байхгүй те. Тэгээ момшоо болохоор яадаг вэ гэхээр момшоод зөвхөн нөгөө японочууд нь өөрсдөө шалгалтаа авна, өөрсдөө шийдвэрээ гаргана. Тэгээ шалгалт авахар чинь бүгд fair. Тэгэхээр хинч тэнд одоо жишээ нь чадвараараа биш өөр амны ари халахаар орох ямар ч боломж байхгүй. Цаанаа дахиад Японы боловсролын амд дахиад шигшигдэх учраас ямар ч сонголт авахгүйгээр. Тийм учраас маш шудраг. Тэгээд яг өөрөө чадлаараа хичээж байгаа хүмүүст бол миний бодлоор бакалаврын хэмжээнд хамгийн сайн тэтгэлэг байх гэж байна. Томьёо апыг татаад гадаадад суралц.